Та бүхний өнөөдрийн амрангаланг айлгая. Намайг Бертран Агнеш гэдэг. Би Будапештийн Ээлтэй их сургуулийн Монгол ба Төв Азийн тэнхимийн эрхлэгч, Монголын засгийн газрын байгуулсан Монгол улсын төвийн дарга байгаа юм. Өмнөх үеэрд миний бие олон улсын Монгол улсын холбооны ерөнхийлөгч бас хийсэн юм. Өнөөдрийн энэ сайхан завшин бол Монгол улсын их сургуулийн Монгол хэл шинжилгээний тэнхимний 80 жилийн ой болсон юм. Манай Ээлтэй их сургуулийн тэнхим, танай тэнхимтэй 10 жилийн турш хамтран ажилласан үр дүн бүтээлтэй хамтран ажиллахын нэг хэдхэн жишээ дурдъя. Манай бол Erasmus-ийн суралцуугаар багш уялднуудын суралцуу их үр дүнтэй явуулсан юм. Манай хамтуунууд ном гаргасан. Үүний хоёр тодорхой жишээ бол Лигати багшийн өвөр Монгол тэмдэглэсэн Айны тэмдэглэлийн дэвтэр. Тэгэд манай академид хадгалагдаж байгаа 4 хэлний тойл. Хоёр гол бүтээл болсон юм. Манай хоёр тэнхим 9 жил 5 сард уран улсын манч хэл соёлын хураал зөвхөн байгуулахаар болсон юм. Ирхэм хүндэт багш нар буюунуудаа 80 жил бол түүний өтөрсөн насны ой болох юм. Гэхдээ танай тэнхим бол яг эдгээр насны тэнхим байгаа гэж хэлэх хэрэгтэй. Латины мэргэн үгээр доцендо дестимус гэсэн үг бол бид биенээсээ хичээл заах үедээ ч гэсэн уудах үедээ ч гэсэн суралцах болтугай. Эрхэм та нарт ирэх 80 жилийн турш өндөр амжилт хүсэн ерөөе.